нэгэнтээ нь асуудал үүсгэлээ зүгтлээ. Нэгэнтээ нь асуудал үүсгэлээ жоохон итгэл ирэнгууд яах нь сүнснийхээ гүн рүү ороод ирэнгууд нөгөө өөрөөсөө нууцсан маа шарах нь ингээл сэтрэл гараад ирж штэ. Тэнгууд энэ хүнээс асуудал болгоод байна гэд өөрийнхөө сэтгэл зүйн асуудлыг хүн рүү наагаад тэгээ өөрийгөө ухамсарлахгүй болохоор нөгөө хүндээ буруугаа өгöd ингээд зүв зүгээр ив ирүүл сав саруулсан харилцаа өөртөө сүтэгдэг. Тэгэхээр энэ дээр сэтгэлийн шарах марх гэж тэрийг өөрөөсөө нуухгүй. Тийшээ зүгээр ороод тэрийгэ таньж мэдээ тэрийгэ явуулж одоо чөлөөлт хийнч гэж одоо зарим хүмүүс ирж байгаа. Энийг хийсний ард тэр дараагийн үнэ бүрэн гүйцэд одоо бүтэн нүдээр харах те бүрэн итгэлээр харах. Ямар ч айцгүйгээр дараагийнхаа next харилцааг эхлэх юм боломжтой болж байна. Тэгээ нөгөө Гангбей хамтлагийн нэг дуу байгаа шүү те. Түүнтэй адилхан болохоор ч би дурлсан хайрлсан гэж байгаа шүү те. Тэр энэ бол зүгээр юм loser mindset байгаа байхгүй юу? Юу гэсэн үг вэ гэхээр хин нэгэн хүнийг хайрлж гологдож хаягдчаад өөр нэгэн хүнээс тэр хүнийхээ өвдгсөн шарахыг эдгэхийг хүсүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр хин нэгэн хүний зүссэн зүсэлтийг чи өөрөө хангаахгүй болвол асгарж байгаа цусыг нь өөр хин нэгэн дээр тусаана л гэж хэлээд байгаа. Тэгэхээр эрхийг сурахаар бэрхийг сурах зүгээр бэлгшээлтэйгээ нүүр тулах арга, ухаан, хүч чадал, тэр урам зориг хайр те хувь тавилангийнхын замналыг нь нээж ингэж онгойлгож өгөх нь эцэг эхчүүдийн үүрэг болохоос биш хайрлж ин бөөцөлж ин гэд гэрэнтэй жимэл амтан шиг ингээд нохоо мор шиг илээд эрхлүүлээд гифтэд байна гэдэг бол өөрөө хүүхэд юу ч сурахгүй. Ер нь бол сүнсний хөгжил, эзэн биеийн хөгжил бол энэ хорвоо ертөнцид дандаа ур чадвараар хэмжигддэг. Сэтгэлийн шарах гэдэг сэдв их толгомцсон асуудал байна. Хүн болгон сэтгэлийн шарахтай, нэр бүгд л сэтгэлийн шарахтай байгаа. Энэ сэтгэлийн шарах гэж одоо яг юу юм бэ? Тэгэхээр яг сэтгэлийн шарах гэдэг нэг юм тогтцсон. Одоо кинон дээр бол те хүүхдийн кинон дээр бол юм зургаар ингээл үзүүлдэг юм байгаа шүү дээ. Шархалцсан, хуваагдцсан. Тэгээ ерөнхийдөө нэг хүний зүрхэн дээр мэдрэгдээд байгаа нэг эмзэглэл, өвдөлт одоо хин нэгэн хосын харилцаанаас хин нэгэн хүнээс хосын харилцаанд байхдаа авцсан ч юм уу. Эсвэл хин нэгэн хүнээс оюун санаагаараа эзэн биеэрээ сэтгэлээрээ өндөр хүлээлттэй байсан ч нөгөө хүн нь тэр хүлээлттэй нийцээгүй expectation гэдэг ойлголт байна. Тэр хүлээлттэй нийцээг байгаа тохиолдолд тухайн хүнд бол нэг юм өвдөлт ирээд байгаа юм л та. За тэгээ тэр өвдөлт нь болохоор яг үндэ юу гэсэн үг юм бэ гэхээр сүнсэндээ буюу бодит байдалтай тэр үннийг таньж мэдээгүй тухайн хүн хин юм бэ, уг чанарыг таниагүй тэрийг хүлээн зөвшөөрөхөд тухайн хитрхи өнгөцгөн яваад байгааг нь л одоо ойлголт гэсэн үг. Тэгэхээр сэтгэлийн шарах гэдэг одоо энэ арилдгүү те тогтцсон зүйл гэдэг байдлаар бид нэг амар хараад байх нь өөртөл тусгүй л те. Сэтгэлийн шарах гэдэг тэр асуудлыг харж байгаа ерөнхийдөө ойлгож те тэр нэг өвдөлтийнхээ ард гарч чадахгүй юм шиг тэр өвдөлтөөсөө өнгөрсөн цагийнхаа өвдөлтөөс насаараа зугатааж явах хэрэгтэй юм шиг ойлголттой яваад байгаа байхгүй. Тэгэхээр энийг нэг сэтгэлийн шарах гэхгүйгээр зөвхөн дотоод хүн дотоод одоо сүнсний дуу хоолой гэх юм уу? Тим зүйл гэж ойлгож болно. Тэгээ энэ амьдрал дээр яаж гарч ирдэг вэхээр за нөхөр тэ бидний дээд бие буюу бидний хувьд тавилан бидний сүнс чи одоо энэ сургалтыг аваа гэдэг байдлаар ирж байгаа. Өвдөлтүүд тэр сэтгэлийн шарах гэдэг зүйл. Тэгэхээр яах нь хин нэг үнтэй харилцаж үзлээ. Карм буюу үл үрээ харилцаа хамтрагч байсан. Надад одоо ойлгох хэвээр сургалтууд байсан. Тэр үнд ч гэсэн ойлгох хэвээр сургалтууд байсан. Бид хоёр хоорондоо таталцсан. Тэгээд өвдөлтүүдийг хоёр талд аваад салах сарнахтай тулаад тэ шархалчлах сэтгэл шархалчлаа гэдэг ойлголт байна. Гэтэл яг бодит байдал дээр бол юу болж ийм вэхээр хоёр тал уулзраад өөр өөрсдийнхөө нөгөө хүнээс авах хэвээр мэдрэмжүүдийг аваад амьдрал ийм юм байна. Хүн ийм юм байна гэдэг үнэнтэйгээ нүүр тулах тэр сүнснийх нь мэдрэмж мессеж нь ирээд байгаа гэсэн. Тэр замнал руугаа гарахт нь яах нь вэ? Уг нь бол шархлаад өвдөө цовоод байгаа ч гэсэн ууг нь бол тэр нь дээшээгээ явах замналд нь л хүрэх гээд байгаа л асуудал юм байна л да. Тэгэхээр энэ талаас нь бид нар харж иж сэтгэл нь шархалцсан хөөрхий дөө ивэдэгээд нэгнийгээ ивэлдэг шүү дээ тий. Найз охтууд сууж байгаад тий. Үгүй энэ бол тэр хүн амьдарч байгааг нь шинжил юм байна л да. Сэтгэлийн шарахыг яг юу идгээд юм болоо? Цаг хугацаа ямар нэгэн багш эсвэл яг юу идгийх вэ? Яг хуу цаг хугацаа өнгөрөөд тэр сэтгэлийн хүндүр зовлон багасаад ч юм уу алга болж байгаа юм шиг мэдрэмж төрсөн ч гэсэн буцаад нөгөө хүнтэйгээ уулзахад тэр их одоо шок те бие салганах, чичрэх, сандрах тэр мэдрэмжүүд твэрэд байж л идэг юм билээ л те хэдэн жилийн дараа ч гэсэн. Тэгээ яагаад байгаад байна вэ гэхээр тэрийг нөгөө ойлгож тэр хүнийг
одоо таньж мэдээгүй сүнсээрээ таниаг учраас л тэр мэдрэмж байгаад байгаа юм байна л. За одоо аюу ингийн жишээрээ би нэг эмэгтэйтэй маш хайртай байсан. Дурлалцж байсан тий. За тэгээд одоо миний сэтгэлийг өсөрдүүлэхээр асар олон удаагийн үйлдэл хийсэн. Гэтэл тэр хүний өссөн төрсөн орчин өөр, миний өссөн төрсөн орчин өөр. Тэгэхээр тухайн хүнийхээ их уср буюу яагаад тийм үйлдэл хийх болчвоо гэдгийг нь ойлгоод хэлчихээр яадгүй гэхээр би өөрийгөө чөлөөлчихөж байгаа. Тухайн хүний тийм үйлдэл хийж байгаагийн учир шалтгааныг танилтай. Сүнсээрээ ингээд мэдрээ таньчихаар. Тэгэхээр тийм чинь надад шарх болж үлдэхгүй те. Ингээд би энийг яг одоо цаг дээр ойлгоод цаашаа дараагийн харилцаанда бүрэн төгс одоо өөрийгөө дараагийн үндэ өөрийгөө бүрэн сэтгэлээ чөлөөлж зориулж чадна. Тэгж чадахгүйгээр тэр нэг хөндүүрээ үлдээчээд дараагийн үнтэй уулзсангууд яг тэр луп буюу дахин эргэлт миний цикл амьдралд давтагдана. Хөнх гэл нөгөө мэдрэмж нь ороод ирнэ. Тэгээ тэр мэдрэмж нь ороод ирэнгүүт би дахиад өвдөлт айдас аваад би дахиад шархалах вэ гэ бие хураагаад сүнсээ хураачиж. За тэр үнтэйгээ айдас юм чинь дахиж уулзраа болохгүй шүү дээ тий. Тэгээ дараагийн циклд орно. Дараагийн үнтэйг очно. Тэгсэн чи амар сайхан залуу эсвэл амар гоё бүсгүй. Яг л нөгөө өвдөлтийг надад мэдрүүлж байгаа юм шиг надад санагд. Гэтэл асуудал юунд байсан бэ гэхээр тэр хүмүүс надад өвдөлтийг мэдрүүлээд байсан юм биш тий. Би өөрөө тэрийг одоо таньж мэдээгүй учраас хүнтэй ямар нэгэн сэтгэл зүйн сүнс рүүгээ одоо гүн рүүгээ тий харилцан ингээд ороод их усрлүүгээ хамтдаа ингээд яваад харилцаа нэлээд дайггүй тотонсоод ирэнгууд миний сүнсний бүр гүнд байгаа дарагдсан байгаа мэдрэмжүүд илэрч гарч ирж. Тэрийг нэг бол хамтдаа ч юм уу эсвэл би өөрөө ганцаараа ойлгоод тэгээд тэр хүнтэйгээ хамт үлдэхгүй гэдэг сонголтоо би өөрөө хийх. Сэтгэлээ шиг. Гэтэл өнөөдөр яагаад вэ нөхөр нэгэнтэй нь асуудал үүсгэлээ зүгтлээ. Нэгэнтэй нь асуудал үүсгэлээ жоохон итгээл ирэнгууд яах нь сүнснийхээ гүн рүү ороод ирэнгууд нөгөө өөрөөсөө нууцсан байгаа шархан ингээл сэтрэл гараад ирж штэ. Тэнгууд энэ хүнээс асуудал болгоод байна гэд өөрийнхөө сэтгэл зүйн асуудлыг хүн рүү наагаад тэгээ өөрийгөө ухамсарлахгүй болохоор нөгөө хүндээ буруугаа өгöd ингээд зүв зүгээр ив ирүүл сав саруул байсан харилцаа өөртөө сүтэгдэг. Тэгэхээр энэ дээр сэтгэлийн шарах марх гэж тэрийг өөрөөсөө нуухгүй. Тийшээ зүгээр ороод тэрийгэ таньж мэдээ тэрийгэ явуулж одоо чөлөөлт хийнч гэж одоо зарим хүмүүс ирж байгаа. Энийг хийсний ард тэр дараагийн үнэ бүрэн гүйцэд одоо бүтэн нүдээр харах те бүрэн итгэлээр харах. Ямар ч айдсгүйгээр дараагийнхаа next харилцааг эхлэх юм боломжтой болж. Тэгээ нөгөө гангбей хамтлагийн нэг дуу байгаа шүү те. Түүнтэй адилхан болохоор ч би дурлсан хайрлсан гэж байгаа шүү те. Тэр энэ бол зүгээр юм loser mindset байгаа байхгүй юу? Юу гэсэн үг вэ гэхээр хин нэгэн хүнийг хайрлж гологдож хаягдчаад өөр нэгэн хүнээс тэр хүнийхээ өвдгсөн шарахыг эдгэхийг хүсүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хин нэгэн хүний зүссэн зүсэлтийг чи өөрөө хангаахгүй болвол асгарж байгаа цусыг нь өөр хин нэгэн дээр тусаанаа л гэж хэлээд байгаа. Тэгэхээр цаг хугацаа бол ерөөсөө хамаагүй. 3 жил 5 жил тэр харилцааг мартаад ингээд яваад исэн ч гэсэн эргээд яг serious харилцаа үүсээд хайр дурлал үүсгэд дахиад тэр гүн рүүгээ хоёр талаас шууд орж байгаа. Тэгэхээр маш олон хүмүүс нөгөө хөнгөн за 100 цэнгэлийн те бэлгийн илүү чиг хандлагатай харилцаа хүсээд шоу цэнгэний харилцаа хүсээд идэг нь ерөөсө дандаа тэр өөр өөртөө нүр тулаад суухад тэр шарах руугаа орчод байгаа учраас л тэр шархандаа эзлэгдээд тэр шархаа бүр амар том хэцүү давж болшгүй зүйл гэж бодоод шүү дээ те. Тийм байгаад байгаа учраас хөнгөн харилцаанууд дээр ингээ яваад эцсийн дүндээ хохирж байгаа нь бол илүүтэй эмхтэй хүмүүс л. Эрэгтэй хүмүүс бол тэгэл яг хөнгөн зугаа цэнгэлөөж нэг өвчин аваад тэрийг эмчлүүлэл ингээл ухаарал явна. Эмэгтэй хүмүүс нь бол бие сэтгэлээр хохироод бүр дараагийн эрэгтэй хүнтэй уулзахад те маш их айцтай, дарамттай. Тэгээд ерөөсөө дараагийн харилцааг эхлүүлж чадахгүй. Нэг бол нөгөө хүнээ өөрийнхөө одоо айсан айдсуудаас үүссэн итгэл үнэмшлэр хайрцаглах гэдэг. Чи тийм юм бэлдэж гэдэг юм уу те. Тэгээ эн чинь нөгөө одоо барууны нийгмийн гажуудал үүсчээд байгаа. Нөгөө гэр бүлийн уламжлалт нэг нэгэндээ итгэдэг ийм нарийн нэндээ харилцаа үүсч чадах болж. За ингээд энэ бүх суурийн маань үндс нь юу байсан бэ гэхээр нөгөө нэг нэгэндээ сэтгэлээ гаргадаг тий сүнсээ ухамсарлаад хүн чанараараа өөрийгөө ангаачдаг нөгөө хүнээ ойлгодог бурууг бусдад биш өөрийгөө хайрлж сурсан өөрийнхөө сүнсийг ойлгодог энэ хүмүүс маань энэ мэдрэмж маань цөөрөх тусам бидний сэтгэлийн шарах гэдэг нэг юм нэг ч амар хүнд биш шүү дээ. Энд чи одоо бүр нөгөө амиа орлох, амьдралын утга учирлын хоосрол те бэлгийн хүчирхийлж гэдэг юм уу. Зөндөө олон бүр гүнзгий сэтгэл зүйн асуудлуудын хажууд энэ сэтгэлийн шарах, хайр дурлалын шарах бол гайгүй асуудал байхгүй. Тэгэхээр энтэйг одоо нүр тулна л гэж үзэндээ хэдүүлээ. Бид нар шархлаад шүү дээ. Шархалж байгаа
бурууд нь юм бэ? Би юм уу, нөгөө хүн юм уу? Эсвэл миний суралцаагүй байдал юм уу? Тэгэхээр өөрөө та асуултанд хариулчлаа л та. Таны суралцаагүй л байдал та тий. За жишээлбэл гадаад ертөнцөөс орж ирж байгаа намайг триггер хийж байгаа, өдөөж байгаа, сэтгэлийн реакц те уур бухимдал, айдсыг төрүүлж байгаа тэр бүх хүчин зүйл бол миний дотор байгаа гэж үзэж байгаа гэд өмнө ярьжсэн. Угаасаа дотор ба. Дотор хэрвээ тэр энерги нь байгаагүй байсан бол гадаад ертөнцийн одоо орж ирж байгаа тэр урсгалыг хараад бид нар тэрэнд реакцлахгүй. Аливаа утгаа ойлгоцсон зүйл бол өөрөө өөрийгөө ойлгоцсон, өөрийнхөө сүудрийг бариад авсан байгаа тохиол тэр хүн бол тэрэнд буруутгахгүй. Хоёрдугаарт өөрийнхөө муухай хааш те өөрийнхөө болдгоо бүтдгүү одоо асуудлууд ядаж уучлалтгүй хэвээр тэр үйлдэлүүдэд хүлээн зөвшөөрөхгүй хүнд буруу чиний буруугаас болж тэгсэн те эсвэл найз нөхдөдөө одоо те тэр эмэгтэй энэ эмх эрэгтэйгээс болж те үйлдэлүүд надад таалагдаагүй ч гэдэм. Иймэрхүү байдлаар харилцаанд хандж байгаа бол тэгээд хизээж ад жаргалтай нэг хань ижилтэй гэдэг нөхцөл байдал айгүй хол байгаа юм байна. Тэгэхээр манайхан ерөөсө бусдыг буруутгаад энэ нэг зэмлэл гэдэг нэг хүнийг буруутгадаг архинд байдаг энерги л гэж үздэг л дээ зэмлэл. Тэгэхээр энэ архины энергиэл амьдралыг хараад байгаа. Тэгээд шоу зингээ жоохон багасгаад эрүүл ухаанаа оруулж ирээд архич угаасаа хүний бие алкогол биднес гарахад нэг сарын хугацаа цэвэрлэгдэх хугацаа байгаа шүү дээ тий. Тэгээ нэг эрүүл ухаанаа орж ирээд агаар салхи амьсгалаад тий. Тэгж жагаад ажлын нерв стрессээ тусдаа тавиад тэгээ амьдрал карьер гэр бүлээ ингээд айгүй эрүүл ухаанаар бодож харах хэрэгтэй болчихдог. Тэгээд тэр шарах мархаа ч гэсэн айгүй эрүүл ухаанаар тий. Тэр ерөөсөө эцсийн дүндээ хариулт нь би өөрөө тэр нөхцөл байдлаас шархлаад жоохон хүндүртэй байгаа мэдрэмжээ энэ ямар хэцүү юм бэ? Иннээс хурдан холдох юмсан. Иннээс хурдан зүгтмаар байна гэдэг бодлуудаар тий зүгтах сэтгхүүгээр нүүр тулах биш тий. Зүгтах сэтгхүүгээр өөрөө өөрийгөө улам тэр шархан дээрээ давс цуцж тос асгаж хаяад байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр тэр өвдөлт шархлаас зугатааж холдох биш. Тэрнтэй би нүүр тулах хэрэгтэй гэсэн үг. Тэгээ нүүр тулаад одоо хичнээн өвдөд исэн ч гэсэн хүндүрлээд исэн ч гэсэн те хайсан хаягдсан ийм situationship байсан ч гэсэн за хоёлаа нэг монгол хүн байна те. За хоёлаа нэг хүн байна да уулзаад чи яг надаа намайг яагаад ингэж байгаа юм. Нөгөөд нь магадгүй гөөслөө далаа болцсон ч гэж болно ш те. Хий үзэгдэл. Гэтэ яагаад ингэж байгаа. Чи бас намайг хүн гэдэг талаас нь бодож үзээч. Чи тэгээ надад үннээ хэлээч. Тэгээд энэ бол эцсийн уулзалтайх бол наамлаа. Гэтэ хоёулаа нэг жоох мэдээлэл солилцчихэ. Гэт үнний нүр тулаад нөгөө хүнээсээ ч яагаад ийм нөхцөл байдал болсныг нь асуугаад өөрөө ч гэсэн ямар мэдрэмжтэй байснаа ярилцаад ингээд нэг салгах ёс гэдэг зүйл үүлдээд салах юм бол хоёр талдаа аль алиндаа сэтгэл ерөнхийдөө харьцангуй амар. Тэгэхгүй болохоор яа гэхээр тодорхой хэмжээнд тодорхойгүй байдал үүсчээр хүний сүнс ажиллаад тэрэнд хорогдоод байдаг. Яагаад намайг ингэж юу? Яагаад гэдэг асуултуудаар өөрийгөө булаад 2 3 сар болсон ч гэсэн сэтгэл тайвшрахгүй. Тэгээл нэг сошиал руу норж ирж хараал те. Араас нь ингээл яваал яац юм бол гэл. Тэгээд ухамсаргүй одоо жоохон согтолттой байх үедээ чат мат хичээл ингээл. Тэр энэ юу гэдэг юм хэрэг тухайн хүн тодорхойгүй нөхцөл байдалд харилцааг тодорхойгүй төвхтэй болгоод байгаа тохиолдолд таны сүнс буюу мэдрэмж чинь очиод мэдээлэл цуглуулахыг хичээгээд идэг гэсэн. Сүнсний чинь нэг тал нь тэнд очиод. Тэгэхээр нөгөө краш та эсвэл нөгөө бүтээгүй харилцаанд эсвэл төвхтэй харилцаанаас сорогдоод ядраад өөрийгөө хэд хүчилж хичээгээд те өөрийгөө хайрлаж чадахгүй нөхцөл байдалд ороод байгаа ч ерөөсөө энэтэй холбоотой. Тэгэхээр хүмүүс бидний сүнсийг бол аваа явчихдаг. Гэхдээ тэр хүмүүс аваад явъя гэж одоо яваад байгаа юм бишээ. Бид нэр хамгийн гол нь тэр эрхийг нь олгож өгдөг. Сэтгэлийн шарх арилдсан юм уу? Бид хамт амьдраа сурчд юм уу? За хамт амьдраад сурцсан дасцсан хүмүүс байгаа. За огт арилнагч байхгүй шүү дээ. Ойд санамж дурсамжийг нөгөө Men in Black гэдэг те өдөөс нь ингээд дурсамжийг нь арилгахтай. Мэдрэмж нь бол үлдсэн. Тэгээд тэр бол хүндүүр нь байнга явж байгаа. Тэрийг хүн амьдралынхаа хугацаанд хэр ухамсартай байгаа гэдгээс шалтгаад ухамсарлч болно. Гэхдээ ухамсарлахгүй бүгдээрээ зүгээр тэр шархтайгаа ингээл зовоол зүрхнээс нь цус асгараал ингээд амьдраад байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө эннийхээ учрыг олоод тэрэндээ учрыг нь олцсон юм чи сүнс тэрийг таньж мэдээд ухамсарлаа тэлээд тэрэндээ ингээд хатамжтай болчихдог. Тэгэхээр яах нь дараа нь тэр төрлийн айдсууд, тэр төрлийн гологдох айдсууд, тэ мэдрэмжүүд хин нэгэн хүн намайг хаяад явуул яана, энэ намайг тоохгүй бол яана, чин сэтгэлээ зориулжул өмнөх харилцаатай адилхан алга болчул яана гэдэг тэр айдсуудаа өөрөө ойлгож давсан цагт бол энэ ерөөсөө нэг тийм хэцүү биш. Өөрөө хүн
сүнсэндээ амар амгал. Тэгээ өөрөө сүнсэндээ амар амгалан байж чадчих нөгөө хүнээ бүрэн хүлээн зөвшөөрч чадна. Нөгөө хүнээ өөрийнхөө айдсаар хайрцаглаж чи тийм байх хэвээр. Тэ чи намайг айлгадаг байх хэвээр. Ингүүл ингээ шүүгээл ингээл бодлого бодоол тэ нэгнийгээ боломж шахаал багалзууртаад ийм харилцаанууд одоо токсик харилцаа гэдэг ш тортой харилцаа. Тэгэхээр ийм нөгөө сэтгэлийн шархнаасаа тэр бид нар токсик буюу хортой мэдрэмжүүдийг үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр арилахгүй эндээ бид нар дасцсан байдаг. Гэхдээ дас гэж байгаа юм биш. Энийгээ зүгээр учрыг нь олвол. За яаж олох юм гэхээр мянган мэдээлэл цуглуулад учир нь олдохгүй. Өөрөө өөртөөгөө нүүр тулах дасгалжуулалт те сүнсэн биений тэлэлтийн дасгалжуулалтыг хэрэгтэй. Маш энгийн. Зүгээр л өөрлөг баг. Гэхдээ би нэг гэртээ хийхийг бол зөвлөхгүй. Ягаад тэгэхээр янз бүрийн шархаас сэдрээчэд дараа нь учрал. Энийг бол заавал мэрэгчсэн одоо хөтөж дасгалжуулагчтай хэрэгтэй. Сэтгэлийн шарахгүй хүн гэж байд юм болов уу? Цаа сэтгэлийн шарахгүйгээр хүн болохгүй л байна. Ягаад тэгэхээр сэтгэлийн шарах буюу өвдөлт байгаа газраар гэрэл орж ирдгээ гэдэг Арабын алдарт сэтгэгч Рүми хэлсэн мэт. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр тэр өвдөлтөөс бид нэр бол хамгийн ихэнд суралцах ёстой бидний сургамжууд. Тэр л сургалтыг аваад их юм бол сүнс алд дэлмээр тэлээл амьдралтайгаа нүрт тулаад хүн болж эхэлж байгаа процесс. Хүн шиг хүн буюу зөвхөн өөрөөсөө гадна бусдыг те орчлын ертөнцийг байгаль ихтлгийгээ улс орноо одоо сэтгэлдээ багтаагаад өөрөөсөө өөр зүйлийг сэтгэлдээ багтаах чадвартай болчих сүнсэндээ багтах. Тэр бол жинхэнэ хүн чанар. Тэр хүн болж байгаа хүн чанартай болж байгаа тэр сургалтын процесс бол юугаар ирэх вэ гэхээр сургалтууд нь шарахаар ирнэ. Тэр энэ бол амьдрал дээр байгаа юм байна. Тэгэхээр биднэрт юу дутагдаад байна вэ гэхээр шарах бол үний юм байна. Ирэх юм байна. Тэр өвдөлтүүд эмзэглэлүүд биднэрт сэтгэлд мэдрэгтгэл юм байна. Хүн л болсон байна. Амьд байгаа штэ энэ чи гоё те. Харин түүнтэйгээ ухамсарлаж ажиллах аргаа л бид нар олох хэрэгтэй. Энэ ороод л хэд чи ерөөсөө бүх юмыг аргалах, зүгтах те одоо аргаар зохицуулах энэ талбар дээрээ шинжлэх ухаан технологи техник хэрэгсэл одоо энэ химэл оюухан гэдэг бүгд амар супер хөгжиж байгаа. Нөгөө бэлэг буюу өөрөө өөртөө нүрт тулах, өөрийнхөө дотоод чандыг сүнсээрээ тэмтрэх, сүнсээ ойлгох те энэ тал нь л одоо өнөөдрийн глобалчлагдсан дэлхийд дутчаад хэд мэдлэг мэдээлэл суурьнда живчээд байгаа. Тэгэхээр зүгээр л аниргүй чимээгүй мэдлэггүй өөрөө өөртөө урсаж орох энэ зүйлсийг бид энэ амьдрал дотор хийж сурах. Тэгэхээр зүгээр энийг хийж ингээ даяа хийгээд те агууд суугж байгаа юм биш. Зүгээр энийг бол танхимд ирээл тасгалжуулалтаа хийгээл тэгээл ингэж явж байгаа л буцаал өөрийгөө ойлгоол амьдралдаа бүрийн сүнсэн төлөв аваад сурчдаг. Ер нь бол бид нэр ажлын төлөвтэй байна. Гэр бүлтэй хараад бас нэг жоох амралтын төлөвийг шилжүүлж чадчихээн. Бидний амьдрал ингээ араас ээлжилсэн төлөвүүд байдаг хгүй. Тэгэхээр ямар төлөв дутагдаад байгаа юм гэхээр сүнсэн төлөв, ухамсарын төлөв, олонний дунд үгээ шинж, ганцаар байхдаа сэтгэлээ шинж буюу сэтгэлээ ойлгох мэдрэмж ухамсар дутагдаад байгаа. Тэгэхээр энэ төлөвөөл сурахгүйгээр цаашаагаа болвол шарахч гэдэг юм уу янз бүрийн зовлон бэрхшээлтэйг нүрт тулахад айгүй хэцүү. Мянга энийг нөгөө оюун ухаанаараа уншаад судлаад гаднаас хайгаад жоо мэдээлэл авдаг. Тэр мэдээллийг чинь хэрэгжүүлээд тэрнтэйг нүрт тулах тийм орон зай бас байх хэрэгтэй л гэж хэлэх гэдэг. Тэг ингээд дандаа сэтгэл мэн нэг өвдөлтөй явж байгаа л та. Энэ ингээд миний дотоод сэтгэлийн хүч сул байгаа юм шиг. Сэтгэлийн өвдөлт гэхээсээ илүү тэр сэтгэл мэдрэмж эмзэглэл өвдөлт байна шүү дээ тий. Тэрийг ойлгосон хүн бол тэрний мастер. Тэгээд тэр өвдөлт нь сүүдэр буюу сүнсний чинь хүч нь болчих. Харанхуй хүч нь тий. Тэрийг ойлгосон. Тэрийг тэр дээд сүнс буюу дээрээс ирсэн гэрлээрээ чиглүүлдэг бид нар. Тэгэд энэ гэрэл сүүдэр хоёр сүлрээд нэг нь сул хүч хүн чанар гэдэг хүч болж байгаа. Хүний амьдралын бэлэгт тал. Гэтэл байнга өвдөд байгаагаа зүгээр нөгөө ухамсарлахгүй болонгууд өвдөлт нь орж ирээл заримдаа нэг жоохон хүмүүстэй харилцаа хийхээр алга болоо яваад штэ тий. Энэ бол нөгөө мастер болоогүй буюу өвдөлт рүүгээ бүрэн гүйц сайн ороогүй л байгаад. Одоо жишээл бид нар тийм эмзэглэх мэдрэмж төрдөн штэ. Нөх амар гомдоцсон үнийг харахаар тий. За интэлстэй уулзахгүй ингээл гарч зөрүүлж зүнхээ өрж гарч гүүгээл зүхтаал тий. Гарахтаа уйлаал. Тэгэхээр ингээд уйлаа сэтгэлийн хөдөлгөөн энэ эзэн бие үйлдэлүүд бол ерөөсөө энэ асуудлыг шийдэх. Яг гүн рүүгээ живээд өөртөөгөө ямар ч өвдөл зовлон дундаа оршоод бүгднийг ойлгоод тэгээд мастер болж иж энэний ард гарна гэх юм уу. Энэ бол бидний бүтээлч энерги. Тэр өвдөлт чи ямар нэгэн зүйлийг хийгээч. Тэр айдас чи ямар нэгэн зүйлийг хийгээч гэд шахаад гатгаад. Энэ бол сүнснээс ирж байгаа мессеж дохио гэж хэлж байна. Тэгэхээр бид нар өнөөдөр нөгөө өөрийнхөө сүнсийг дарангуулж те ямар нэгэн өөр бусад мэдрэмжээр сольж дарангуулах тусам тэр мэдрэмж алга болохгүй байгаа маа. Тэр мэдрэмж зүгээр л гүн рүүгээ дарагдчихад тэр өвдөлтөнд дарагдчихад төрдөө нэг юм зугаа цэнгэл хөөгөөд инхээр дарагдчихад дараа нь буцаал таны нөмрөөл авах. Энийг л хүлээн зөвшөөрж зүй тогтлуудыг ойлгох хэрэгтэй. Би ингээд найзтайгаа харилцаа хийгээд би найзтай маш тусалдаг байсан байхгүй. Тэгээд тусалдаг байсан чи эргээд намайг ингээд гомдоос юм байна шүү. Уруулт юм уу? Тий. Одоо юу гэдгийг хариуг нь бариагүй юм.
хариу байрыг. За. Надад тэгэхээр өндөр хүлээлттэй байсан гэсэн үг шүү дээ. Надад одоо эргээгээд сайхан хандаагүй ч гэдэг юм уу те. Ингээ намайг өл тоомсорлсон байхгүй. Тэг үргэлж эндээ би ингээ сэтгэл эмзгэж явдаа. Одоо би яах вэ? Тэгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрн энэ хүн ямар ч байсан хүний хариу тусыг бол ингэж хариулт юм байна гэдэг тэр нэг хатууч гисэн сэтгэл өвдөлттэй байгаа үнэн байгаа штэ. Тэрэн дээрээсээ зүхтаал байхгүйгээр за энэ хүн ийм л юм байна да. Сайхан гүнзгий амсгаваа тайвшраад тэр үннийг л хүлээн зөвшөөрнө. Тэр үнэн гэж юу гэлээд байгаа юм гээд дотоод ертөнцөөс гарч ирээд байгаа өвдгöd байгаа тэр мэдрэмжийг хэлээд байгаа. Энэ ихэндээ бол сонсохгүй яваад удаад тахаар ихэндээ бол өвдөлтөөр орж ирдэг. За явандаа бол аюу гой гэрэл болоод ингээ орж ирдэг. Бид нар нөгөө сүнсэн биеийн тэлтэй ямар төвшөнд явж байгаа шилт. Энэ нөгөө сүнс сэрлээ мэрлээ гэдэг нөгөө ихний шатны асуудлууд бол ярихгүй байгаа шүү дээ. Бүүр гүнзгийрээд бүр одоо өөрийнхөө тэг цэг дээр өөрөө өөртөө уулзсан хүмүүсийн төвшөнд яриад байна л да. Бага наснда сэтгэл болоод биеийн юм одоо хүчрхийлэл орж исэн тийм хард орсонж байгаа. Тэр мэн ингээд надад үргэлж амьдрал төг болж үргэлж сэтэрж бусдаас сайж имиж ч юм уу тэгж явдаг. Энийг би яах вэ? Энэ дээр бол олон нийтэд бол шууд ингэн тэгнэ гэж хэлэхэд нэлээ хэцүү. Бид нар бол дасгалжуулалтаар л энэ дээр яг нарийн сүнсэн биений дасгалжуулагч багш гэх юм уу те. Нарийн сүнс рүү нороод мэдрэмжүүдийг гаргаж ирээд тэгээд хамтдаа ингэж ажиллана. Ягаад тэгэхээр тэр хүнд шок мэдрэмжүүд тухайн ганцаараа даван туулах хэцүү. Цаг хугацаа ч энд ямар ч хамаагүй. Цаг хугацаа зогсцсон юм шиг, гаццсан юм шиг, бүх ертөнц одоо өөрийнх нь эсрэг байгаа юм шиг. Тэрийг нь хүн болгон ингээд үг үйлдэлээрээ те шарахыг ингээд маажаад химлээд байгаа юм шиг ингээд хүн болгон л өргөстэй юм шиг мэдрэмжүүд төрдөг л төө. Тэр мэдрэмжүүдийг бол ингээд цаад их усүр те угаасаа болцсон процессууд байгаа шүү дээ те хүчрхийлж идэв. Тэгээ тэрэн дээр нь очиод уулзаад тэгээд одоо хүчтэй сүнс гэх юм уу? Тэ дасгалжуулагчийн хэмжээнд гараад ирсэн. Тим сүнс ингээд нэг тайвшруулад энэ уран ертөнцийн мөн чанарыг ойлгуулад тэгээд ингээд дасгалжуулалт хэсэг яваад тэгээд дасгалжуулалт бүрэн төгсгөлд нь ангаалт гэж хэлээд байгаа шүү дээ. Сайн дасгалжуулалт авлаа гэдгийн цаад шинж нь бол юу гэдэг вэхээр нөгөө өөрт нь муухайг хийсэн хүнийг хүртэл ойлгоод тэр хүнийг их усрыг ойлгоод баг тэр болцсон муухай болцсон процесстэй талархаар хэмжээний ухаарал ухамсар тэ ололтыг авчаад тэгээд зүрх дүүрэн хүч чадал сүнсний амьсгалыг аваад сүнсээрээ амьсгалаад тэгээд цааш нь хүн өргөлжлүүлэлт татлахдаг. Гэхдээ энийг бол тэг хэстэй, инг хэстэй гэж тийм хүн болгоны кейс өөр учраас ярих шаардлага байхгүй. Гол асуудал нь юу вэ гэхээр энийг бол одоо жинхэнэ мэрэгжлийн хүнтэй л хандж ажиллах юм зүйл байгаа л та. Нэг үзэгчээс ирсэн асуулт байна. 33 настай эмэгтэй тэгээд энэ асуултыг асууж өгөөрэй гэд бүр гуйсан. Бага насны одоо 2 хүүхэдтэй өргөдөл болсон юм гэдэг. Тэгээд өмнөх харилцаа аавынхаа нөгөө хүүхийнхаа 2 хүүхдийнхаа эцгээс авсан гинтэл ингээд дахиад өөр хүнтэй харилцахад маш хэцүү байгаад тийм үү? Эсвэл өөр хүүхдээ боддог ч юм уу те. Ингээд хэцүү байгаад байна. Одоо энэ гинтлүүдээс хэрхэн ангиж ирж амьдралаа ханаас эхлэх вэ те. Салцсан гэсэн үү те. 2 бага насны хүүхдээ. Ер нь бол залуу хүн биш ч юм уу. За окей. 2 хүүхд ингээд яагаад бага насны гэртээ яагаад санхүү мөнгөний боломж ингээд хэцүү байгаа. Тэр үеийг ашиглаад гэртээ сууж байгаа хүн бол бас хэцүү л баг л та. Тэгэл одоо тэр сүнсний өөртөө ажиллах те. Тэр би энэ дээр бас нэг юм онцолж хэлэх гээд байгаа нь мэдлэг, мэдээлэл, сүнс ийм байдаг, тийм байдаг тэрийг бүтцэлж томьёолоод тэгээд хүний сүнс дэлэхгүй. Цэвэр туршлага сургалтаар тэлдэг. Сургалт гэдэг нь хүний лекцийг сонсоод хэлэхгүй гэсэн. Яг өөр дээрээ за одоо мэдрэмжээ инг гэж чиглүүлснээр тэлдэг гэсэн. Тэгэхээр энэ дасгалжуулалтыг л авах хэрэгтэй. Яг манайхаас онлайнаар яваад байгаа шүү дээ тий. Гэтэл эн чинь бас нэг жоохон 100% бол миний саналд нийцэхгүй л байна. Ямар нь бол танхимын дасгалжуулалт л их зүгээр. Тэгэхээр цагаа өөрийгөө хайрлах ухаанд суралцаад эхлээд сүнсээ хайрлан дараа нь сэтгэлээ ойлгож сурна. Дараа нь үг үйлдэл амьдралынхаа дадал зуршлыг өөрчлөөд тэгээд эрүүл бие махбод саруулах ухаанаар тэгээд амьдрч эхлэндээ. Тэгэхээр одоо тэнд янз бүрийн асуудалтай байсан тий хардтал зэрдэлт айдас хүз янз бүрийн мэдрэмжүүд байсан. Тэднэртэй бүгднтэй л нэг нэгээр нь одоо нүүр тулаас өсвөр нас хүртэл бүр бага нас хүртэл. Гэтэл дийлэнх одоо дасгалжуулалт авч байгаа хүмүүсийн дийлэнх нь бол ингээ харж яхад. Ер нь бол үндсэндээ өөрөө эцэг эхээсээ ч юм уу үл өөр авцсан маа шүү дээ тий. Загнуулаад эсвэл сайн охины синдром, сайн хүний дүр тоглох эсвэл одоо юу гэдэг нэг удамшлын үл өөр тий сайн муу. Тэр үлийн үрээрээ очоод нэг хүнтэй суугаад тэгээд тэр нь ингээ болохгүй бүтэхгүй асуудал үүсээд тэгээд тэрнийхээ эцсийн үр дүн нь болвол өөрөө өөрийгөө учраа ойлгоогүй багт хүнтэй суудсан болвол окей. Тэгээ угаасаа салах нь бол
зам ёсны асуудал болчих. Тэгэхээр бид нар ихлээд амьдралд мөнгөтэй төгрөгтэй, карьертэй өсөлттэй байна гэхээс илүү хүн болох гэж яарах нь хамгийн чухал асуудал болчиход байна. Хүн болоогүй ч тэгээд өөрөөсөө хүн болгоно гэдэг хүүхд төрүүлчихдэг тий. Ингээд дараа дараагийн бүр илүү хоёр дахин одоо стожингийн тууллаараа л энэ үннийг олж авах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр хэдүүл одоо сайхан эхлээд хүн болохтой яарнаа. Хүн болохын тулд сүнсэн бие ухамсарын хөгжлөө одоо илүү урдаа тавина. Өөрөө өөрийгөө хайрлана. Өөрөө өөрийнхөө сүнсний мэдрэмжийг бүтэн байгаагаар юунд ч санаа зовхгүй тий амар амгалан сайхан явна. За тэр мөнгө төгрөгийн асуудал бол аяндаа болно тий ах уу хязгаарч анхдагч байгаагүй хүний сүнс амин ор анхдагч байдаг. Тэгэхээр энэ дээрээ зэгцэрсэн байхад оюун санаа зүрх сэтгэл дээрээ зэгцрээ төв төвлөнгийнхаа зам руу өөдөө сайхан ихтгэлтэй ингээд явж байхад дараагийн тэр асуудлууд ингээд сайхан зэгцрээд ороод ирнэ тий. Тэр өөрөөсөө л өөрөө өөрийгөө хайрлаж сурна гэсэн сүнс рүүгээ төвлөрнө гэсэн. Сүнс бүх юмны их усэр бүх юмны эхлэл байхад тэрийг хайчаад ямар нэгэн ахын хөшөөрөг те санхүүгийн хөшөөргээр амьдралаа хүн зэгцэлж ингээд их гинэн бодоод байгаа юм л та. Мэдээж яг хүүхд хоол унд гээл зөндөө асуудлууд байх те. Бид өөр хүүхдүүдээ сэтгэлийн шарахгүй байлгах гэж маш их хичээж, өөрчилж хамгаалж байдаг. Энэ зөв. Эрхийг сургахаар бэрхийг сургана. Урдуур нь ороод асуудлыг зохицуулж өгнө гэж томтлголоод ах хэрэг байхгүй юу асуудалт те. Тэгэхээр ингээл нэг их урдуур нь орж хүүхдүүдэд бөөцөлсөн ээж нар. Тэгээ нөө хүүхдүүд нь 25 30 хүрчлээ бие даахгүй. Ингээд хосын харилцаанд ордог. Хосын харилцаанд орсон ч гэсэн бие дачдаггүй ингээд явчих. Тэгэхээр ерөөсөө нөгөө эрхээрээ гатцсан гэдэг шиг насан туршид эрхээрээ хатцсан хүмүүс зөндөл байна л та. Тэгээ одоо тэгээд яг асуудал бэрхшээл ингээд сонсонгууд дандаа өөрөө өөрийнхөө асуудал байгаад идэг. Тэгэхээр эрхээр хатцсан хүний шинж нь өөрөөхөө байгаа нь эргээд нөгөө эцэг эхийнх нь сүүдэр эцэг эх нь нэг их мундаг хүн болоод хүүхдтэй хайрлж ийн гээл зүгээр чихэр долоолгоол те бие нүвтгөөл оюун санаах нь ингээд яагаад. Тэгэхээр эрхийг сурахаар бэрхийг сурах зүгээр бэлгшээлтэйгээ нүүр тулах арга ухаан хүч чадал тэр урам зориг хайр те хувь тавилангийнхын замналыг нь нээж ингэж онгойлгож өгөх нь эцэг эхчүүдийн үүрэг болохоос биш хайрлж ийн бөөцөлж ийн гэдэг гэрэнтэй жимэл амтан шиг ингээд нохоо мор шиг илээд эрхлүүлээд гифтэд байна гэдэг бол өөрөө хүүхэд юу ч сурахгүй. Ер нь бол сүнсний хөгжил, эзэн биеийн хөгжил бол энэ хорвоо ертөнцид дандаа ур чадвараар хэмжигддэг. Тэгэхээр маш сайхан хайр гэдэг бол зүгээр л багаагаар нь хүлэмжшөөрөөд чи муу байна гэж урдуур нь орохгүй. Сүнсэндээ хүлэмжшөөрөөд тухайн хүүхдийг багаагаар нь хүлэмжшөөрж ингэж явах л энэ бол одоо хамгийн зөвл юу юм бэ л дээ. Тэгэхгүй нөгөө өөрийнхөө сүдрийг олоогүй өөрөөсөө зогцсон. Эсвэл өөрийнхөө дутуугийн мэдрэмжээр намайг жоохон багт зайрамг маруучин Coca-Cola, KFC байгаагүйгээл өөрийнхөө дутуу хүүхдтэй өгöd баг. Хүүхд чинь тэргүй дутахгүй шүү дээ яг үнэндээ. Сүнс нь яг үнээр дутж байгаа. Эзэн бие оюун санаа нь хайраар л дутна хүн энэ ороод л хэд тэр. Монголд өнөөдөр үнэндээ хайраар дутаа хүн ч нэх байхгүй л. Бүгд л ингээл эцэг дээдсэн сайхан буян заяа те өөрөөсдийнх нь хувь тавилан гэрэл нь ингээл ирчээд байгаа тэрийг зүр мэдрэхгүй байхгүй. Өвдөлтгээ зүгтаад байгаа. Шарах гэдэг. Шарах гэсэн юм баг. Эцсийн нүндээ одоо энэ сэтгэлийн шарах, сэтгэлийн өвдөлт эмзэглэл бол бидний сүнснээс өгж байгаа мессеж ээ. Тэрийг сонсоод эхлэх юм бол бид нар хувь тавилангийнхаа замнал буюу бидний хамгийн хүсэж байгаа зүйл ирэхгүй байж болно. Гэхдээ бидэрт хамгийн хэрэгтэй зүйлүүд бидэрт хүрч ирдэг л гэсэн. Тэгэхээр таны хувь тавилан, таны одоо дээд бие хаашаа тэлхийг хүсэж байна. Танд хамгийн чухал яг одоо хамгийн хэрэгтэй тэрхүү өвдөлтүүдийг л гадаад ертөнцөөс танд авчирч мессежийг нь ирүүлж сэтгэлийг чи өвдгөж өөрийгөө мэдрүүлж. Тэрнээс наан бол бид нэр тэр гоё юм байна. Машин байр тий гоё хувцастай, хөөрхөн царайлаг, гоё залуу, гоё хүүхэн, шоу үзэн ингээ яваад байгаа шүү дээ. Тийм шлэм бил л дээ. Өвдөлт бол сүнсний мессежийг танд хүргэж байгаа гэдгийг л ойлгох. Тэрийгэ задлж, тайлж, уншиж өөрөө ойлгож сураа. Тэгэхээр энэ бол эцэг эхчүүдэд, хүүхдүүдэд өвдөлтөө ойлгож сүнстэйгээ нүр тулж тэрнийхээ замналаар зааж өгөхийг нь сургана гэдэг ч ямар агуу хайр вэ? Баггүй юу? Тэрнээс биш тэр гадаадд болсон болов их сургуулиуд сургах нь бол яах вэ тэр 7-8 дахь асуудал. Мэдээж мэдлэг хүний амьдралд хэрэгтэй. Гэтэ ач холбогдлын дарааллаар бол хувь тавилангийн замнал дээр нь гаргаж иртэл нь хайрлахаас зүгээр нэг мэдлэг өгөх хоёр бол шалгуундаа асуудал. Бид нар ингээд хосын харилцаа ганцаардлаас маш их шархлаад тийм. Ганцаарлын шархыг яах вэ? Тэгээ ганцаардаа жожигроод гэрт нь хүн ирээд нэг 2 цаг юм яриа суухаар гаргаамаар санагдаад тий. Тэгэл өөртөө тухтай ингээл бүр ингээл агшаалж жижигрээл байгаа л та. Тэгээ ерөнхийдөө ганцаардл гэдэг бол өөрөө сүнс агшиж байгаа юм шинж. Сүнс тэгтээ агшиж байна гэдэг чинь тухайн хүн ганцаардж чинь тэрэндээ зовоод
байна гэж мэдрээд те улам тэрийг ингээ өөгшүүлээд нь шүү дээ өөрийгөө их нэг хохирогчин сэтгүүтэй өөрийгөө өөгшүүлээд тэгэх юм бол агч байгаа ганцаардлынхаа гүн рүү ороод живээд өөрийнхөө яг жинхэнэ сэтгэлийг нууртай зүүрлэх юм бол мандал сэтгэлийн хөдөлгөөн баяр жаргал зовлон гуйнаас нь бүр живээд тэр нэг суурьнд очиж яг жинхэнэ өөрийнхөө хинбэ гэдэг мэдрэмжийг бас авах гэж байгаа тэр аялалч байж болно. Тэгэхээр ганцаардлын мэдрэмжүүд бол өөрөө хүнийг тэгж өөр өөртөөгөө нүүр тулах их гоё хайтай тухтай орон зайлтай. Ер нь дийлэнхтэй ганцаардсан хүн бол бас нэлээд нэвтэйхэн ухамсар бэлэг чанарынхаа талтай нэлээд айтайгаа хүчсэн байна. Гэхдээ нөгөө доголдоод байгаа тал нь хүнтэй харилцах харилцаа. Тэр ганцаардлаас зарим хүмүүс айгаа зүгтаад байдаг. Айгаа зүгтаад байхдаа өөрийнхөө хүсээгүй хүмүүстэй ч гэсэн найзалж нөхөрлөөл те тэднэрийнхээ одоо ая талаар байгаал ингээд яваад байгаа юм л та. Тэгэхээр зүгээр ганцаартаж сураа те өөрөө өөрийгөө гоё ойлгох тэр тухтай бүс орон зайчин юм биш үү. Гэхдээ энэ бол дандаа мөнхийн ганцаараа бай гэсэн үг биш шүү. Энэ бол зүгээр процесс эхлэл шүү. Живэлтийн процесс. Сүмсэн дээр очих живж байгаа эхний процесс юм аа. Тэгэхээр санаа зовлтгүй сайхан ганцаартай суугаад. Таны өөрийн сэтгэлээ одоо арчиллагч гэдэг юм уу одоо сэтгэлээ өргөдөгч гэдэг юм арга техник. За хамгийн энгийн нь бол ерөөсөө юу л байгаа юм л да. Энэ хороо ертөнц өөрөө нэг гэдгийг би бүр сүнснийхээ ухамсараар ойлгоцсон байхгүй. Тэгэхээр миний өөдөө сараа сууж байгаа танд ч миний нэг хэсэг байгаа. Миний нэг хэсэг надад одоо байгаа зөрүүлээд хариу. Амьтан энэ хороо дэлхий байгаль ихтлэхий те Монгол хүн болгон тэгээ гадаад улс орны хинч биш хүн төрлөخت. За энэ мэдрэмжийг бол humanity гэдэг боловч энэ зүгээр humanity буюу хүнлэг сэтгэл гэдэг нэрийн дор дандаа улс төрчид те ардчлагчид либералууд ч гэдэг юм хүмүүс ингээд дайн хийгэлэн л та. Гэтэ яг үндэ энэ мэдрэмж нь бол үнэн буюу би өөрийгөө бусдыг амьдралд бусдын амьдралд одоо хувь тавилангийнхын замнал дээр гаргаж ирэх замаар би өөрөө асар их гэрлийг өөр дээр хасгадаг. Энэ замналал олцсон байхгүй. Тэрүүгээр л ялгат. Тэгэхээр ерөөсөө өгөх тусам 5 дахин илүү өөрөө гэрэлтнэ. Сүнсэн биений үйл. Гэрлээ үйл гэсэн. Тэгэхээр өгнө гэдэг бол нөгөө мэдээж ахын нөөц бол хязгаартай тий. Оюун санаа, сүнс, энергич мөч үйлдэлээ хуваалцна гэдэг бол хязгааргүй шүү дээ. Тэгэхээр надад ямар л бэр тэрийг хуваалцаал махан биенийхээ потенциалыг тааруулах хуваалцаал явчих тий. Таны явуулдаг сургалтууд бусад одоо сэтгэл зүйч гэдэг юм уу одоо сүнслэг сургалтуудаас юугаараа ялгаатай юм? За шууд сургалт гэж хэлэхгүй байгаа. Дасгалжуулалт байгаа. Тэгээ шууд хүнтэйгээд нүр туллал асуудалтай нүр туллал сүнс рүү нөрөөд мэдрэмжийн төвшөнд явагдчихна. Мэдрэмжийн төвшөнд асуудлаа ойлгоцсны хар дээр тэр өдөөгч хүчин зүйлтэй реакцлуулаад байгаа, уурлуулад байгаа, айлгаад байгаа юмнуудаа ойлгоцсны хар дээр дараагийнх нь тэрнээс одоо мэдрэмжийн төлөө ойлгуулчихна. Дараа нь тэрнээс гарах арга замыг ойлгуулна. Тэгээд өөрөө нь тэрийг нь харуулна. Тэгээд ер нь эцсийн нүндээ амьдрал дээр гараад явхад ямар ч асуудал тулсан асуудлаа ойлгоод гарц гаргалгаагаа өөрөө олоод явах тэр нөгөө сүнсэн төлөв гэдэг байгаа. Тэр төлөвийг л маш сайн сурахыг зорж байна да. За. За.